Би танарт аимшигтэй зүйл ярьж эзэлээ. Манай хамаатан надад их зүйл ярьж эзэлжсэн. Лааны тухай би өөрөөс гэхдээ та нарт тэрийг ярихад маш их сонирхолтой л да. Нэгэн өдөр манай хамаатны найз маань надад лааны тухай олон түүх байгаа гэж хэлв. Тэгээ би тэр лаг энэ хүн маань надад хэлсэн. Миний найз. Тэгэхээр би энэнд идүүлж лаа болсон. Лааны сүсэлсэн. Гэхдээ би энэ хүүхэд босоолаа. Тэр яг лааныхаа тухай ярив. Хоёр дахь лаа, нэг дахь лаа, гурав дахь лаа, дөрөв дахь лаа гэж надад янз бүрийн дөрвөн өнгөтэй лаа байлаа. Нэг дахь лаа хин ч хөдлөөгүй бахад энэ чиг аимшигтайгаар хурдан хөдөлсөн. Хоёр дахь лаа удаанаар урсаар байв. Дөрөв дахь лаа хүн чиг царайтай болж дээрээс хурдан мөдрөөсөрчиг хурдан тэгсэр миний бичлэгдээ сүс битаяр хасаар амдран нөхөө бичлэг тусаа